Сайн мэцхан уу ертөнцийн эрэл багийн бэлтгэсэн Есүстэй хамт дахин эхлүүлээ 31 өдрийн подкастыг та сонсож байна. ертөнцийн эзэнтэй яриахаа хизээч болж болохгүй. Харин үүндээ байнгын анхаарал тавьж байхтун. Колосоос 4:2. ертөнцийн эзэнтэй харилцах харилцаа бидний сүүлчийн сонголт биш. Харин юу ч тохиолдож байсан хамгийн түрүүнд байх ёстой харилцаа. Тэрээр бидний хүсэн хүлээж бидэнтэй холбоотой байхыг хүсдэг. Тэгээд таны яриаг анхааран сонсдог. Харин та өнөөдөр мөнхийн эзний яриаг анхааран сонссноо? Ингээд ертөнцийн эзэнтэй ярив. Их эзэн минь ээ, та бидний төлөө бидэнтэй харилцаа холбоотой байхын тулд та хүүгээ хүн төрлөختний төлөө өгсөн. Бас та бидэнд ариун сүнсээ үлдээсэн. Харилцааны бүх боломжийг та бидний төлөө хийсэн. Таны зөв бүрийг анхааралтай сонсож сурахт минь туслаач. Зүрх сэтгэлд минь, амьдралд минь та үгээ хэлэж, энэ бүгдийг Есүсийн нэрээр гуйлаа. Амен.